Азтай охины сэргэлт өдөр 20. Аль хэдийн бүтсэн. Сайн уу амжилтын эзэм минь? 20 хоногийн өмнө чи нэг шийдвэр гаргасан. Би өөрийнхөө доторх хүчийг сэрэмээр байна гэж. Харин өнөөдөр би чамд хэлмээр байна. Хүссэн амьдрал чинь аль хэдийн бүтчихсэн. Яагад гэвэл чи өмнөх биегээ үдэх зориг гаргасан. Чи өөртөө итгэхийг хичээж үйлдэл хийхийг сонгосон. Чи өөрийн давтамжийг өөрчилж чадсан. Амьдралдаа сайн сайхныг манифест хийн гэдэг бол зүгээр нэг зорилгот хүрэх биш. Манифест бол аль хэдийн бүтчихсэн мэдрэмжээр амьдрах урлаг юм. It's already done. Чи зүгээр л тэр мэдрэмжээр алхаж тэр амьдралаа хүлээж авах ёстой. Тэр үед л орчлон яг хүссний чинь дагуу хариу өгдөг. Сэтгэлийн шивнэ. Хүсэл минь надаас ургаж гараад аль хэдийн орчлонгийн зураглалд бичигдсэн. Миний хүсэл биелчихсэн хувилбар аль хэдийн өөр давтамж дээр оршин тогтнож байна. Харин одоо би тийшээ шилжиж байна. Тэр давтамжийг эзэмшиж эхэллээ. Миний мэдрэмж өөрчлөгдөх тусам миний бодит байдал шинжлэгдэж байна. Дасгал. Биелэл болсон азтай охиноо толд. Тайван орчинд өөрийн хамгийн дуртай аз жаргалын үнэр гэж санагддаг эфирийн тоос ла эсвэл үнэртэнг гартаа дүрхэж эсвэл үнэрлээрээ. Нүдэн найд зөөлөн гүнзгий амьсгаа авч яг энэ үнэр чиний хүсэл биелчихсэн үеийн давтамж гэж төсөөл. Энэ үнэр юу санагдуулж байна вэ? Яг одоо энэ үнэр чиний давтамжийг хэрхэн өөрчилж мэдрүүлж байна вэ? Талны өмнө очиод өөрийгөө хараарай. Яг л чи хүссэн бүхнээ авчихсан өөр таймлайн дээр оршиж буй азтай охин болсон мэт нүд рүүгээ гүн ширт. Тэгээд дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Хэрвээ бүх зүйл аль хэдийн биелсэн бол би яг одоо ямар мэдрэмж авмаар байна? Нүдэндээ би юу харж байна? Энэ хүн яг хэн болсон байна вэ? Энэ биелэл рүү хүрэх замд би өөрийнхөө тухай юу ойлгосон бэ? Одоо би юунд баярлаж, юунд талархаж байна вэ? Би энэ давтамжтай баттаа үлдэхийн тулд өдөр бүр юуг санах хэрэгтэй вэ? Хариултаа дэвтэртээ мөн бичиж болно. Эсвэл зүрхэндээ мэдрээд нүдэрээ өгүүлж, толинд байгаа тэр охинд хэлээрэй. Дараа нь толны өмнө зогссон хэвээр итгэлтэй дуугаар дараах үгсийг хэл. Би бол азтай охин. Би бол биелэл. Миний давтамж, миний бодит байдал. Би аль хэдийн авсан. Би мэдэрч байна. Чиний өнөөдрийн мэдрэмжил маргаашийн амьдралыг бүтээн. Хүссэн бүхнээ биелүүлэхийн төлөө зүтгэж биш, аль хэдийн биелчихсэн гэж мэдэрч чадвал маш хурдан азтай охин руу чи шилждэг болно. Хоёр нүдээ талархалтайгаар нээ. Хоёр гараа итгэлтэйгээр дэлэг. Энэ бол өөртөө өгөх хамгийн том бэлэг. Хүндлэл, урам зориг, талархлаар чиний дотоод аяллыг хөтөж марлаа.